Монгол улс 1911 онд тусгаар тогтнолдоо тунхаглан зарлаж түүнийг олон улсаар хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэн дэлхийн улсуудад нот бичиг илгээж байсан юм. Тэгвэл бид өнөөдрийнхэн дугаарт 1915 онд Орос, Монгол, Хятад 3 улсын гэрээ байгуулсан боловч удалгүй Хятад улс гэрээгээ зөрчин Монгол улсын засгийн эрхийг булаан авахд тусгаар тогтнолоо эргүүлэн авах монголчуудын үйл хэрэгт Оросын хаан угсааны баруун онгэрн хэрхэн хүчин зүтгэж тусалсан тухай өгүүлэхээр бэлдлээ. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодрын хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодор хэвлэлийн газар. 1915 онд Хятадд хийсэн Хятад, Орос, Монгол 3 улсын гэрээ. Хятад хотноо 1914 оны 8 сарын 26-нд ажиллаа эхэлсэн Хятад, Орос, Монгол 3 улсын харилцаар 1914-өөс 1915 оныг дамжин бүтэн 9 сар үргэлжилсэн юм. Энэхүү хэлцээр нь 20 дугаар зууны Монгол улсын тусгай тогтнолын тухай асуудлыг шийдвэрлэхэд голлох учир холбогдол үр дагавартай болсон юм. Хятад болсон 3 улсын гэрээгээр Орос, Хятад 2 их гүрэн өөрсдийн эрх ашиг хэлэлцэгч 3 этгээдийн тус улсын сонирхолд ямар нэг хэмжээгээр нийцсэн байдлаар Монголын оршин тогтнох хэлбэр болон дотоод гадаад эрхийн хэм хэмжээг тогтоосноор Монгол улсын олон улсын статус тодорхойлогджээ. (1915 оны 3 улсын Хятадын гэрээгээр Монгол улс 1911 онд тунхаглан зарласан тусгаар тогтнол бие даасан байдлаа хязгаарлуулсан ч хоёр хөршөөрөө эвдүүлэхгүй байх олон улсын эрх зүйн баталгааг бий болгосон байдаг. Мөн энэ хэлэлцээр Монгол улсыг 10 өвөр болгон хувааж газар нутгийн хувьд өөр Монголыг Монгол улсын гал голомтоос хуульчлан тусгаарласан эрх зүйн баталгааг бий болгосон юм. Ингэснээр Монголынхон тусгаар тогтнолын төлөө Монгол овогтны нэгэн хүчээр тэмцсэн нэгдмэл эрмэлзэл зорилгоо биелүүлэхэд 1915 оны Хятадын 3 улсын гэрээ хориг тавьж улмаар Монгол овогтон саланг тусгаар байх нэг нөхцөлийг бүрдүүлжээ. Сэвэн, Цэрэндорж, Чагдаржав, Ширнэн дандин Хятад, Орос, Монгол 3 улсын Хятадын хэлэлцээрт оролцогсод 1915 он. Гурван улсын 1915 оны гэрээний Франц их. Хятадын гэрээнд автоном хэмээх нэр томьёог Монголын хувьд хэрэглэсэн нь олон улсын харилцааны тавцанд урд нь бие даасан улсын утгаар хэрэгдэж ирсэн нэг жишг юм. Хятадын гэрээнд өөртөө эзэргсэн Монголын нутаг дэвсгэрийн дундад иргэн улстай нийлсэн хил хязгаарыг болвоос зүүн зүг хөлөн бөөрийн хязгаар, өмнө зүг дорнод Монгол, баруун өмнө зүг шинэ хязгаар, баруун зүг Алтай хязгаартай нийлсэн алхын 4 аймаг Ховдын хязгаарын олон хошуудын хилээр байна хэмээн заагдан тогтоосон нь Монголыг Хятадаас туурах тусгаар олон улсын эрх зүйн субъект мөн болохыг хүлээн зөвшөөрсний тод нотлогоо байлаа. Энэ нь хожим хил хязгаарын талаарх хөрш гүрнүүдтэй хилийн маргааныг шийдвэрлэх, хилийг наривчлан тогтооход баримтлал болсон билээ. Шудрагбаатар Бавуужив. Ийхүү Орос, Хятад улс эрх мэдлээ ашиглан Монгол улсыг 10 өвөр хэмээн хуваан угсаа овгийг сарниулж улсын нэр сүрийг бууруулсан дотоод гадаадын олон монголчуудын гомдох хорсох сэтгэлийг төрүүлж уур хилэнг бадраасан юм. Энэ шийдвэрийг эрс эсэргүүцэн харамсан хүлээн авсан хүн бол Бавуужив байлаа. Тэрээр Монгол овогтны нэгдмэл байдлын төлөө Хятадуудын эсрэг улс орныхоо онц чухал хэрэг явдал үнэн санаагаар зүтгэн
Байгаа бүхнээр дэнчин тавьж мал сүрэг ахуй амьдралаар хохирсон Монголоо гэсэн сэтгэлтэй харчин байс Шудраг Баатар байсан юм. Одоо тэгээд манай өр монголчууд яах болж байна? Эцсийн эцэд үнсэн хайсан шалз болох уу хэмээн бавуужив халаглан өгүүлж байжээ. Хягт 18 дугаар зууны эхнээс Монгол улсын Хягт хот нь Орос болон Хятадын худалдаа арилжааны үндсэн цэг болон төвлөрч дайрын өнгөрөгчд тэнд буудлан сааддаг байжээ. Хягт төвлөрсөн Оросын томоохон саятнууд Монгол олон экспедицүүдийг ивент тэтгэж Монголоор зэрэг алтны компаниудыг ажилуулж байсан байна. Хятад Орос Монгол 3 этгээдийн хэлэлцээрч мөн Хягт хот дахь Оросын хэдийн комиссарын байрдаж байсан байшинд болжээ. Хягт нь Монголын хойд хил дээр оршдог учраас хөрш улсууд Монголтой олон талаар холбогдож иржээ. 1863 оноос Хягт, Өргөө, Хаалганы хооронд Оросын шуудан, 1897 оноос эхлэн цахилгаан холбоо нэвтэрсэн байна. 20 дугаар зууны эхээр Оросоос Монгол ирж байсан худалдааны экспедицийн бичснээр Хягтын хүн амын бараг тэн хагас нь монголоор ярьдаг. Хашаа болгоноос жин тээсэн тээх гэж байгаа монголчуудыг харж болно гэжээ. Оросоос төрөл бүрийн чиглэлээр Монголыг судлахаар зорьсон экспедицийнхэн Хягтад заавал саатаж Монголын түүх соёлын ариун их баяртай музейг сонирхон үздэг байсан гэдэг. 1727 онд Хягтад болсон хэлэлцээрээр Монголын хойд хилийг тогтоож байсан бол хожим 1915 онд 3 этгээдийн хэлэлцээрээр Монголын тусгаар тогтнолын хувь зээний асуудлыг хэлэлцэж харин 1921 онд Монгол Ардын нам мөнд энд байгуулагдсан зэрэг олон үйл явдлаар дүүрэн Хягт хэмээх энэхүү хэдийн жижиг хот Монголын түүхэнд үүргээ гүйцэтгэн гэрч болсоор иржээ. Барон Унгерн Ийхүү 1915 онд Хягтад 3 улсын гэрээг байгуулад удаагүй байхад буюу 1919 онд Хятад улс гэрээгээ зөрчин Монгол улсыг автономит улс байхаасаа өөрийн хүсэлээр татгалзан Хятад улсад дагаар орохыг тулган шаардах болжээ. Энэ тухай Шанзу бадамдорж нөхцөл байдлыг богтаанд айлтгахад тэрээр энэ нэг удаа Хятадын эрх мэдэлд оровч 2-3 жилээс хэтрэхгүй дахин эрхээ олж авах цаг хурж ирэх тул ёсоор болгогдсон хэмээжээ. Ингээд Монголын автономитыг сайн дураараа усгах тухай товч бичгийг Хятадын генерал Сүй Шужан өөрөө бэлдэж, ерөнхий сайд Бадамдорж болон түүний засгийн газрын сайд, дэд сайд нарын нэрийг бичиж хүчээр ёслуулсан гэдэг үлээ. Ийхүү Сүй Шужан генерал албадан тушааж хүчээр дарамтан Монгол улсын засгийн эрхийг булаан авч Богд хаан болон Шанзу Бадамдоржийг ч хорьсон байна. Энэ бүхнийг эзс болохыг хүссэн монголчуудад цагаантны талын генерал Барон Унгерн туслахаа илэрхийлсэн юм. Ингээд тэрээр 1921 онд 10,000 зэрэгтэйгээр 3 дахь дайралтай хийж улмаар Хятадын цэргийн хамгаалтыг бут зогсноор 1921 оны 2 сарын 3-нд нийслэл хүрээг эзлэн авсан байдаг. Ийхүү Хятадын Сүй Шужан генералын цэрэг Барон Унгерны цэрэгт гутамшигтайгаар ялагдаж Монгол улсын нутаг дэвсгэрээс бүрмөсөн хөөгдсөн юм. Азийн морин дивизийн байдагч ангиудын дарга захирагчид 1921 он. Барон Унгерн
Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явцад томоохон нөлөө үзүүлж Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг хулгайлан авч чөлөөлсөн юм. Ингээд түүний ачаар олон өргөцсөний 11-р оны цагаан сарын 18 буюу 1921 оны 2-р сарын 21-ний өдөр тусгаар тогтнолоо буцаан авч байгаа монголчууд Богд гэгэнийг эргүүлэн хаан ширээнд нь залж төрийн их ёслол үйлдсэн байна. Уг ёслолоор Богд хаан дараах зардлыг өгүүлсэн юм. Үүнд Монгол улсын бие даасан байдлыг сэргээн тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан Орос жанжин баруун онгерэнд энэ тэргүүний гавьяа байгуулсан тул өндрөөр үнэлэн ханы зэрэг дархан хошоо Чин Вангийн хэрэгэм улсыг мандуулагч их Баатар жанжин цол хүртээсэн байна. Харин генерал Эрезүүхэнд Чин Вангийн хэрэгэм сайшаалтай Баатар жанжны цол мөн Бурят Жигмэд Жамбалонд Чин Вангийн хэрэгэм Чин зүтгэл жанжин цол олгож Монгол жанжин Лувсан цэвэнд Чин Вангийн хэрэгэм Бат Ерөөлт жанжин цолыг хүртээж энэ хэрэгт албат ардыг сэрэгтэлсүүлж хүчийг зузаатхан биеэр үлгэрлэн зүтгэсэн Хичээнгүн Баатар гүн найдан жавт Чин Вангийн хэрэгэм сүрийг бодруулагч жанжин цол хайрдаж Баатар гүн жамцад Бээлийн зэрэг Бээсийн хэрэгэм хоёр нүдэд тогсны отго зэргийг шагнажээ. Баруун онгерний дэд жанжин Жамбалон буюу Жигмэдийн Жамбал гүн Улаан армийн эсрэг довтлох баруун онгерний 1921 оны төлөвлөгөө. Баруун онгер нь их хүрээг хятадуудаас чөлөөсний дараа 18 хүртэлх насны бүх орсуудыг сэрэгт ажиллажээ. Учир нь 1921 онд Орос улсын иргэний дайнд зөвл засаг ялах нь тодорхой болж монголчуудын дэмжлэг эрс багассан тул хаан засгийг дэмжигч баруун онгер нь Оросын ард түмнийг зөв засгийн эсрэг босгон Орос Монголыг нэгтгэсэн төв их гүрнийг байгуулна гэсэн хачиргалтай төлөвлөгөө гарган 1921 оны 5-р сарын эцсээр баруун онгерн болон түүний туслах генерал Эрезүүхэн нар хоёр чиглэлээр Оросын хэлийн зүг их хүрээг орхин хөдөлжээ. Баруун онгерн хаан засагт угаас үнэнч байсан тул Богд Жавзан дам тэргүүтээ Монгол улсыг сэргээн байгуулснараа эзэнт улс байгуулах санаагаа нэг удаач болов хэрэгжүүлж чадсан байна. Тэрээр Монгол улсад баг болзоо тэмээх цаасан болон мөнгөн тэмдэгт нэвтрүүлж хотыг олон жилийн хур хогноос нь салгасан зэрэг олон үйл ажиллагаа явуулж байжээ. Тэрээр Монголд байхдаа хатуу ширүүн бодлого явуулж ялангуяа хотын хятад иргэд еврей гаралтай болон социалист үзэлтэй орсуудыг хомроглон баримчилж зарим нь дүүжилдэг байжээ. Баруун онгерын энэхүү хатуу ширүүн дэглэмээ Орос оронд большевикуудын явуулж байсан харгас ширүүн дарангуйлалд өгч байгаа хариу хэмээн тайлбарлаж байсан юм. Харин ийм маягаар хүмүүст хандаж байсан нь Бурхны шашинтай номхон үлдсэнгүй монголчуудад таалагдаагүй байна. (1919-с 1920 онд нийслэл хүрээнд 100 мянга орчим оршин суугчтай байсан байна. Тэдний 30 мянган нь Санваартан Монгол, харин 3 мянган нь Орос, үлдсэн хэсэг нь хятадууд байжээ. Зөвлөл засгийн эсрэг Эрезүүхний удирдсан бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг буцсагсан боловч баруун онгерний цэрэг Аркасовскийн удирдсан улаан армийн морин хороо болон Сүхбаатарын удирдсан цэрэгт буцсагдан улмаар Сэлэнгийн хүндэд Эрезүүхний бригадтай нийлжээ. Харин энэ үед улаан арми 1921 оны 7 сард ямар ч бэрхшээл саадаггүй их хүрээнд орж ирсэн байна. 1921 оны 6-аас 8 дугаар саруудад
зөвлөд Орос улсын нутагт баруун өнгөр нь хэд хэдэн удаа байлдааны ажиллагаа амжилттай явуулж улаан армийн зарим хүчийг буцаагчээ. Үүний дараа баруун өнгөр нь баруун Монгол руу цэргийн хүчээ хөдөлгөх улмаар сайжлах санаа агуулж байсан байна. Гэвч түүний энэхүү санаархал нь Манжуур руу очиж атаман Семеновтай нийлхийг илүүдүүлсэн цэрэг офицеруудын эсэргүүцлийг төрүүлжээ. Ингээд хүсэл сонирхлоо дагахаар шийдсэн цэрэг офицерууд нь Ирээзүүхнийг 8 дугаар сарын 16-нд буудан алсны дараа 8 дугаар сарын 18-нд баруун өнгөрнийг буудан алахыг оролдсон байна. Гэвч тэрээр түүнийг дагсан Сондуй гүний Монгол цэргийн хороо руу зүгтэн зайлж амжижээ. Харин их нутаг руугаа явах хүсэл авсан Монгол цэргүүд тун удалгүй түүнийг баривчлан улаан армийн дарга Шитинкэнд хүргэж өгчээ. Шитинкэн Сондуй гүнийг цэргийн хамт Монгол руу буцахыг зөвшөөрсөн байна. (1921 оны 9 дугаар сарын 15-нд баруун өнгөр нь хэмээн олноо танигдсан Азийн морин дивизийн захирагч дэслэгч генерал Роман Фёдорович Унгерн фон Штернбергт зөвлөлт социалист бүгд наримт холбоот Орос улсын хувьсгал цэргийн онцгой шүүхээс цаазаар авах ял оноож ялыг мөн өдөртөө гүйцэтгэжээ. Баруун өнгөрнийг Новониколаевскийн Сосновка цэцэрлэгт хүрээлэнгийн театрт олон нийтийн өмнө шүүлсэн байна. Тэрээр олонний өмнө шүүлэх үедээ урагдж муудсан шар дээл Монгол гуталтай байжээ. Түүнийг цаазалсан тухай мэдээ хожим хүрээнд ирэхэд Богд хаан лүндэн буулгаж сүм хийдэд майны ерөөл уншуулж байсан гэдэг. Баруун өнгөрний өмсч байсан Монгол дээл. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаарт тусгаар тогтнолоо булсан авсан Монгол улс ардын эрхт хэмжээ цаас Монгол ард улс болж улмаар засгийн газраа Монгол ардын засгийн газар болгон шинжилэн байгуулсан тухай өгүүлэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газраас эргэтэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.